Сайн байцгаана уу та бүхний өнөөдөр мэдээ хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн Tarot session буюу Tarot дугаар эхэлж байна. Энэ дугаараар болохоор зэрэг бид нар 4-р сар нь ямар хөө байх вэ тухай үзэх болно. 4-р сарын ерөнхий байдал, ажил карьер, мөнгө санхүү, хайр дурлал гэх мэтчлэн эдгээр сэдвүүдийн дагуу та бүхний 4-р сарыг үзэх болно. За тэгэхээр та бүхэн маань 1 2 3 гэсэн 3 картуудын дагуу сонгоорой. 1 2 3 гэж байгаа шүү. Тэгэхээр гүнзгий амьсгаа авч агаад яг өөрийнхөө хамгийн татагдж байгаа үзэрлэг үү гэж сонгоорой. Тэрийгээ сонгоорой гэж зөвлөх байна. За 1 дугаарыг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтаа морилно. За тэгэхээр хамгийн ихэнд хайр дурлалыг үзнэ гэсэн тэрүүгээр хайр дурлалыг үзлээ. Тэгсэн чинь яг эдгээр хүзрүүд гарч ирлээ. За тэгээд тэрнээс өмнө яг таны сонгосон хүзэр чинь I need more balance гэдэг ийм хүзэр байлаа. Тэгэхээр илүү одоо баланс буюу тэнцвэр хэрэгтэй байна гэж гарч ирлээ. Тэгэхээр 4-р сарын яг ерөнхий төлөв нь тэнцвэр буюу яг танд тэнцвэр хэрэгтэй гэсэн үг. За тэгээд хайр дурлал дээр гарч ирсэн хүзрүүд нь болохоор зэрэг The Hierophant гэдэг энэ хүзэр байна. За тэгээд Ace of Cups гэдэг энэ хүзэр байна. За тэгээд Five of Swords гэх хүзэр доошоо харсан. Page of Wands гэх хүзэр бас доошоо харсан. The Hermit гэх хүзэр бас яг дээш харсан байна. Ten of Swords гэх хүзэр дээшээ харсан. Wheel of Fortune дээшээ харсан. Four of Cups дээшээ харсан. Six of Wands доошоо харсан байлаа. За тэгэхээр яг энэ уншлагыг ингэж сая би нөгөө нэг хүзэр татж яхад Ace of Cups гарч ирсэн болохоор би шууд за яг зарим хүмүүс маань ашгүй нэгэн хүнтэй үерхэндээ гэж бодсон. Гэхдээ дараагийн хүзрүүд маань ерөөдөө бол тэрийг ерөөсөө дэмжиж өгсөнгүү. Тэгэхээр яг энэ 4-р сард 1-р хүзрийг сугалсан сингл хүмүүс маань яг хостой болно гэж бол хүлээх хэрэггүй юм шиг байна. Тэрнээс илүүтэйгээр яг та хувь хүн талаараа илүү хөгжиж цэцэглэх, өөрийгөө дотоодоосоо илүү олох, дотооддоо хүнтэйгээ илүү харьцаж, дотоод хүнтэйгээ ярилцаж, өөрийгөө олж, өөрийгөө хайрлах тал дээрээ илүү 4-р сар дээр анхаарлаа хандуулах нэ гэж ер нь бол ойлгож болно хайрын тал дээр. За тэгээд яг эдгээр одоо нэг хүзрийг соголсон хүмүүсийн дунд маш их сэтгэл санаагаар унсан одоо depression өртсөн хүмүүс бас ер нь бол байна. Яг тэр нь болохоор зэрэг яг найзуудтай нь бас холбоотой. Яг хайр дурлал гэхлээр яг зөвхөн романтик харилцааг бид нэр бодолцож үздэг. Гэхдээ найзуудтай ч гэсэн бид нэр хайртай шүү дээ. Тэгсэн чи яг 4-р сард энэ эдгээр хүзрийг соголсон хүмүүс маань яг ерөөхдөө болохоор зэрэг яг найзуудтай нь яг өөрт чинь муухай зүйл хэлсэн ч юм уу эсвэл яг сэтгэлийг чинь зовоохоор зүйл хэлсэн, худлаа хэлсэн болохоор та тэдэнтэй дахиж ингэж найзлах хүсэлгүй болоод ганцаараа явахыг илүү хүсэж байна. Тэгээд тэгснээрээ бас яг яагаад ингэж миний маш их хайртай энэ найз, яагаад яг миний бүх зүйлээ зориулсан энэ найз маань яг ингэх болов гэдэг ч юм уу яг тиймэрхүү зүйл бол харагдаж байна. Харин хостой хүмүүс болохоор зэрэг яг яах гээд байна вэ гэхлээр зарим хүмүүс нь одоо зарим 1-р хүзрийг сугалсан хостой хүмүүс яг
хуурдагдах гэдэг гэсэн үг. Яг нөгөө хүнтэй хуурдагдаад ер нь бол явах гэдэг. Яг нөгөө хүн чинь хуурснараа танд ер нь бол илүү ганцаараа байх боломжийг нь өгнө ерөөдөө. Гэхдээ яг угаасаа хуурсан гэдэг чинь угаасаа маш хэцүү шттэ. Тийм ч болохоор яг та нэлээх сэтгэлээр унан сэтгэлийн ер нь бол зовлонд бол орно. Гэхдээ яг та үнэхээр яг тэр хүн миний хүн байсан уу байгаагүй юу гэдгийг ер нь бол олж мэднэ гэж энэ хүзрүүд ер нь бол буулаа. За тэгээд дөрөвдүгээр хүзрэг суулсан маш жижиг бүр зарим хүмүүс нь хайртайгаа уулзрах боломж өндөр бол байна. Бүр маш цөөхөн хүн. Тэгээд эндээс бол харж байхад яг хайр дурлалыг үзэж байгаа ч гэсэн нөгөө нэг зарим хүмүүс нь найздаа ашиглуулад худлаа хилцэн болохоор дахиж хүнд итгэх хүсэлгүй болохоор байна. Ер нь бол 4 сартаа. Тэгээд тийм ч болохоор яг найздаа ингэж хуурдагдсан болохоор өөр одоо романтик харилцаа үүсгэх гэхлээр ерөөсө хүсэлгүй болж байгаа. Дахиад өөр хүнтэй найзлах гэхлээр ерөөсө хүсэлгүй болж байгаа гэж бол эндээс бол харагдаж байна. Тэгээ яагаад та яг өөрөө одоо нөгөө нь хуурдагдах вэ гэхлээр яг энэ хүзрэг гарч ирсэн болохоор яг ер нь бол та өөрөө хуурдагдахаар байна гэж эндээс бол гарч ирлээ. Тэгээ тийм ч болохоор ерөөдөө бас яг таны хүсэл эрмэлзэл чинь нэлээх унтрахаар байна. Гэхдээ яг 4-р сард болохоор зэрэг яг илүү яг та хувь хүн талаасаа илүү хөгжих, хувь хүн талаасаа илүү хайрлах тийм боломж олгоно гэж эндээс бол гарч ирлээ. Тэгээд ер нь бол яг тиймэрхүү байна. За нэг дугаартай хүмүүсийн нэг дугаартай гинэ нэг дугаарыг сонгосон хүмүүсийн нэг дугаартай хүзрийг сонгосон хүмүүсийн за уучлаарай. Ажил төрлийг үзлээ. Ажил төрөл болон мөнгө санхүүг үзлээ. Тэгэхэд болохоор зэрэг Temperance, The Sun, King of Cups, за Ace of Swords гэх чинь сая. За Page of Wands, за Four of Pentacles, за Three of Pentacles, за Queen of Pentacles. Тэгээд Ace of Wands гэх хөдрүүд гарч ирлээ. За тэгэхээр нэг дугаартай хүмүүсийн маань ер нь бол ажил бол нэлээд гайгүй байна. Ер нь ерөөсөө санаа зовох хэрэг ерөөсөө байхгүй. Яг ажил дээр бол хүсэл эрмэлзэл байна уу? Байна. Нэг ямар тэгж burnout буюу ажлаас хашрах тийм зүйл бол алга. Мөнгө санхүү бол байвал байна гэж ерөнхийдөө бол байна. За тушаал дэвших тал дээр бол жоохон үгүй бол гэж юм. Зүгээр яг энэ сартаа яг өмнө нь яг ямар байсан яг тэр шигээ л ер нь бол ингэж өнгөрнө гэж бол бууж юм. Ямар ч тийм одоо мөнх сагуугийн алдагдал ч юм уу те ажлаас гарах, ажлаас халагдах тийм зүйл үйл ерөөсөө алга. Яг өмнө нь та 3 дугаар сард яг ямархуу байсан яг тэргүүрээ яг ингээд нэгэн хэвийн тогтмол тэгж явахаар бол байна гэж хөдрүүд маань эндээс бол буулаа. Тэгээд Temperance буюу баланстай хөдөр энэ дэр гарч ирсэн. Тэгэхээр ажил болон амьдралын баланс гэдгийг нь хэлжсэн байна гэж бол эндээс бол буулаа. Тэгээд The Sun-гийн хөдөр гараад ирсэн. Угаасаа тэгэхээр тэртээ тэргүй яг ингээд аз жаргал та яг ажлаас аз жаргалыг мэдэрч чадхаар байна. Бас яг та нэг сайн гоё зөвлөгөө авахаар ерөөдөө бол бас энэ дэр бас баланс гэж гарч ирж байгаа. Яг эндээс ер нь бол та бүхэн харах юм бол баланс гэж байгаа. Тэгэхээр
тийм баланс тий. За тэгээд advice буюу яг зөвлөгөө гэж хүзэр гарч ирсэн. Тэгэхээр та яг энэ сарда ажил дээрээ ерөөхдөө бол нэлээд юм том зөвлөгөө явал авахаар байна гэж эндээс бол буула. Ерөөхдөө яг ингээд хараад үзэхээр ямар ч нэг тийм муухай зүйл бол алга. Бүр айхтар сайн зүйл болго. Гэхдээ сайн өдрүүд болсон гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр яг бүр яг дундаж хэмжээний ч бас яг биш. Яг мөнгө санхүүж яг ингээд өмнө нь бол ямар байсан тэргээрээ явна, ачаалалтай байна, балансаа гол нь бас яг олох хэрэгтэй гэдгийг яг зөвлөгөө бол энэ дээр бол өгж байгаа юм байна. Тэгээд хүсэл эрмэлзэлтэй байна. Тийм ч юм бол муухай зүйл алга. Яг тэгж сануул хэлэх зүйл бол эндээс бол алга та. Тийм байна. За нэг дугаарыг сонгосон хүмүүсийн маань ерхий одоо уншлага эндээс эхэлж байна. Тэгэнгүүт сая бүр ингээд хайр үзсэн, ажил үзсэн, ерхий байдал үзээд нэг дугаар дээр ерөөдөө бол миний хүзэр яг ингээд гарч ирэх гэж нэлээх удлаа. Бүр маш их удлаа. Тэгээд бүр ингээд ер нь бол гуйж ийж аргадчих ерөөдөө л гарч ирлээ. Тэгэхээр яг эндээс бол харахад яг нэг амар хилээд байх зүйл бол нэг сайн бол байхгүй тий, нэг их хилээд байгаа зүйл бол байхгүй. Гэхдээ яг ямархуу байна вэ гэхлээр яг нэг дугаарыг сонгосон хүмүүс маань жоохон залхуурах гэж магадгүй гэж юм. За тэгээ ямыг жоохон хурдан болох гэж магадгүй, яг нөгөө төвчээр хүзэн гарах гэж магадгүй. За тэгээ сэтгэл санааны байдал нь бас яг жоохон дэгэнцэж доонцох байх хандлага өндөртэй. Тэр нь ч гэсэн яг энэ баланс дээр гарч ирсэн байна. Яг энэ балансыг дээшээ доошлсон ингэсэн байгаа учраас яг тэрийг яг энэ хүзэр илэрхийлж ийн гэж би бол эндээс харж байна. За тэгээд яг ажил төрлөө бодлохоор зэрэг зүгээр яг 50 энгийн тийм бол байхаарай. За тэгээд яг сая түрүүнийг зөвлөгөө өгнө гэдгийгсэн шүү дээ. Яг ажил төрлийн байдал дээр тэр нь болохоор зэрэг яг танаас нэг ахмад яг агаарын орчтой, хурц ухаантай эрэгтэй хүн зөвлөгөө өгөхөр бол байна. За тэгээд энэ сард болохоор зэрэг яг нэлээх өнгөрснөө сананд орсон тийм сар байхаар байна. Яг өнгөрсөнд яг тийм болж исэн доо, ийм болж исэн доо тий. Яг тэр тэдгэрийг ингэж сананд орсон тийм бол сар байхаар байна. За тэгээд хүсэж байгаа, бодож байгаа ямар нэгэн зүйл байх юм бол тэрэндээ бол амжилт гарах нь бол ирээлзээ алга. Гэхдээ хитрхи их ингээд энерги зарцуулах магадлал өндөртэй. Бас их хитрхи их тэрнийхээ араас санаа зовох тий, одоо санаа зовсноороо бодлогогүй үйлдэл хийх магадлал өндөртэй байна гэж эндээс бол буулаа. За тэгэхээр яг нэг дугаарыг сонгосон хүмүүсийн маань хайр дурлал, ажил болон ерхий гин үзэхэд яг иймэрхүү гарлаа. Яг зөвлөгөө өгөхөөр бол хидхэн л зүйл ер нь бол байлаа гэж эндээс бол харагдаж байна. Их тийм ч амар муухай сар бол биш. Гэхдээ яг бүр яг хамгийн жаргалтай сар бол биш. Гэхдээ зүгээр 50 энгийн тийм сар байхаар байна. Гэхдээ хамгийн гол нь балансаа байх хэрэгтэй гэж ойлгож байна. За тэгээд нэг дугаарыг сонгосон хүмүүсийн маань донд байгаа зохилж байгаа энергийг үзцгээе. За ямар орд байна вэ? За мэлхий, загас, охин, хань гэсэн энэ дөрвөн орд байлаа. За тэгээд одоо болохоор зэрэг танд өгж байгаа зөвлөгөө юу байна вэ гэж харцгаая. 11. За хандивын ажил хийгээрээ хүмүүс туслаарай гэж эндээс бол зөвлөгөө өгж юм.
За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг онлайнаар эдгээр хүмүүс нь ямар нэг тийм бизнес эрхлэлдэг хүмүүс бас байж магадгүй. Хэрвээ тийм байх юм бол тэрийг одоо keep going буюу цаашаа ингэ яваад агаарэ. Цаашаа ингэж яв. Ерөөсөө ямар нэгэн байдлаар итгэлээ алдаж болохгүй. Ямар нэгэн зүйл хүсэж байгаа бол тэр зүйлдээ итгэлээ алдаж болохгүй шүү гэж шоунууд маань зөвлөж байна. Тэгэхээр зөвлөгөөг нь хэрэгжүүлээд үзээрэй. За тэгээд бас хариуцлагатай байх хэрэгтэй шүү гэж эндээс бол буулаа. Мөн бас хитрхи хүүтэг хөндий зан гарах гэдэг магадгүй учраас тэрийг анхаарах хэрэгтэй гэж шоунууд дээрээс минь буулаа. За тэгээд энэ хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. 4-р сарын онцлог байлаа. Тэгээд хайр дурлал, ажил, ерхий байдлыг уншиж өглөө. За тэгээд дараагийн уншлагмаар маань одоо бидэнтэй хамт байгаарай. Тэгээд хувийн уншлага авахар бол нээлттэй байгаа шүү. Instagram хуудасаар бичээрэй гэж зөвлөх байна. За тэгээд маш их баярлалаа. За 2-р хүзрийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай баярлалаа. За 2-ыг болохоор зэрэг I'm ready гэсэн одоо хүзрээлээ. За тэгэхээр би бэлэн буюу яг юу ч болсон би бэлэн. Тэгэхээр одоо шинэ харилцаанд ч бэлэн, эсвэл яг шинэ ажилд ч бэлэн, эсвэл бүр цоо шин зүйлд ерөөдөө бол юунд ч хамаагүй бэлэн байх. Тэгээд тэрийг илэрхийлж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс маань яг харилцаа холбооны тал дээр өөрийгөө хийцэг хүмүүс байна гэж ойлгож байна. За тэгээд яг уншлагаа ингэж эхлүүлсэн чинь бас яг энтэй ингэж маш их таарсан. Энд 0 дугаар байсан бол энд дахиад 0 дугаартай The Fool гэх хүзэр гарч ирлээ. За тэгээд Ten of Cups уучлаарай Cups. За тэгээд Queen of Cups. Тэгснэ дахиад Queen of Pentacles. За тэгээд Page of Wands. За Nine of Swords. Тэгснэ дахиад King of Pentacles, The Lovers. За тэгээд Page of Pentacles гэх үзрүүд гарч ирлээ. За тэгэхээр ерөөдөө бол эндээс ингээ хараад үзэхээр 0-0 гэсэн учраас яг single хүмүүс маань хосоо олох боломж маш их байна гэж эндээс бол гарч ирж байна. За та энэ хүртэл яг юу хийсэн бэ гэхлээр та энэ хүртэл өөрийгөө маш сайн эдгэж чадсан учраас мөн басгүй яг өөрөө төлөвшсөн гэж эндээс бол бууж юм. Тэгэхээр төлөвшсөн, эдгсэн учраас яг та одоогоор хайранд бэлэн байгаа. Бэлэн байгаа учраас яг танд шинэ хайр ирэх магадлал маш өндөртэй байна гэж эндээс бол ойлгож болно. За тэгээд тэр ирж байгаа шинэ хайр нь болохоор зэрэг ерөөдөө нэлээх юм залуулаг энергитэй хүн байна. Эндээс бол харж байхад залуулаг энергитэй тийм хүн байна. За тэгээд тэрхүү хайр нь болохоор зэрэг ерөөдөө нэлээ аз жаргал ихтэй. Тэгээд нэг юм жинхэнэ хайраа олцсон юм шиг тийм мэдрэмж төрүүлэхээр тийм хайр байна. Ер нь бол маш их юм сайхан. За хостой хүмүүсийн хувьд болохоор зэрэг яг яах гэдэг вэ гэхлээр хостой хүмүүсийн харилцаа шин шатанд орох магадлал өндөртэй байна. Тэгэхээр одоо жишээлбэл зөвхөн үерхжсэн бол гэр бүлтэй танилцуулдаг ч юм уу те. Гэр бүлийнхээ одоо ээж аавтай танилцуулдаг ч юм уу. Эсвэл ялангуяа яг ээжтэй танилцуулах магадлал маш их юм өндөртэй бол байна. Тэгээд бас нэг зүйлийг ингээд харахаар хостой хүмүүст маань яг юм сэтгэл зовох асуудал гарч иж магадгүй. Гэхдээ хамгийн гол нь яг тэр сэтгэл зовох асуудал нь хитрхи их бодоод байгаа болохоор тэгж байгаа. Тэрнээс нэг амар бодохгүй байх юм бол тэр асуудал маш их юм жижигхэн асуудал. Тэнгүүд тэрийг хитрхи их бодоод байгаа болохоор тэр нь яг том болох магадлал өндөртэй. Тэгэхээр тэрийг яг ингээд жижигхэн байгаа дээр нь зүгээр хитрхи их томоор сэтгэхээс одоо бодохгүйгээр зүгээр ингээд одоо шийдэх хэрэгтэй гэж энэ хүзрүүд дээр буулаа. За тэгээд яг 3 дугаар сард болохоор зэрэг яг
сугар гариг ухарсан. Яг хөө сугар гариг яг 4 сарын дондор хүртэл ухарна л да. Гэхдээ яг эндээс хараад үзэхээр яг 2 дугаарыг сонгосон хүмүүс дээр 4-р сарыг хайраа бэхжүүлэхэд илүү тохирох сар гэж эндээс бууж ийн. Яг хайраа бэхжүүлээд хамттай байгаад гэр бүлтэй бие биенийгээ танилцуулах ч юм уу те. Тэгвэл илүү дээр гэж энэ нь эндээс бол бууж ийн. Тэгэхээр яг хосгүй сингл хүмүүс маань бол хосоо олох нь тий. За тэгээд хостой хүмүүс маань ер нь бол хайраа бэхжүүлэх нь хайрын тал дээр бол нэлээд их сайн гарч ирлээ. 2 дугаар гэсэн хүмүүс маань. За 2 дугаарыг сонгосон хүмүүсийн ажил төрлийн уншлагыг одоо эхлэе. За 2 дугаарыг сонгосон хүмүүс дээр амар сонирхолтой яг хайр дээр the fool буюу тэг хүзэр дахиад гарч иржсэн байхгүй. Тэгсэн чинь ажил дээр дахиад энд тэг байгаа. Дахиад энд дахиад тэг буюу the fool хүзэр дахиад гараад ирсэн. Тэгэхээр бүр яг яах гээд байна гэдэг амар өмнөөс нь жоохон догтлох ч юм уу. Тиймэрхүү мэдрэмж бол надад төрж ийн. Яг яагаад гэвэл ажил дээр бас яг шинэ ажилд орох магадлал маш их юм өндөртэй байна. Яг хүссэн ажилдаа орох магадлал маш их юм өндөртэй, аз жаргалтай. Тэгээ өөрчн аз жаргалыг өгөх тийм ажилд орох магадлал маш их юм өндөртэй бол байна. За яг одоогоор ажилдаа байгаа хүмүүс болохоор зэрэг яг угаасаа тогтвортой ажилд бол байгаа юм байна. Яг эндээ бол нэлээх удаан хөөрхөн ажилдсан. Тэгээ тийм ч болохоор яг хөлөө олцсон болохоор яг аз жаргалтай байгаад байгаа. Гэхдээ зарим хүмүүс болохоор зэрэг томилтоор явах магадлал өндөртэй бол байна. Яг гадаад руу томилтоор явах ч юм уу эсвэл яг хөдөө орон нутгаар томилтоор явах магадлал өндөртэй гэж эндээс бол харагдаж байна. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг 2 дугаарыг сонгосон бүх хүмүүс маань яг ажил дээрээ хэтэрхий хурдан шийдвэр гаргах гэдэг магадлал өндөртэй байна. Тэгэхээр тэр чинь бодлогогүй байж магадгүй гэж энээс бол 2 хүзэр маань хоёулаа ингээд хашиграад байна гэсэн үг. Тэгэхээр бодлогогүй байх магадлал өндөртэй байна шүү. Тэгэхээр яг ингээд сайн бодоорой. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг хэтэрхий бас яг сая хайр дээр хэлсэнчлэн яг ажил дээрээ бас яг хэтэрхий ургуулж бодохгүй байна. Тийм болохоор яг тэрийг бас жоохон боль хэтэрхий ургуулж бодохгүй байна. Тэрийг бас боль гэж хүзрүүд маань зөвлөгөө өгч байна. Ажлын тал дээр ч гэсэн яг 2 дугаар хүзрийг сонгосон хүмүүс дээр нэг тийм муухай зүйл бол ерөөсөө алга. Нэг зүйл нь эмэгтэй хүнээс жоохон бас болгоомжлох хэрэгтэй юм уу? Яг ажлынхаа ямар нэгэн тийм 4-р сартай нэг юм агаарын орттой юм битэн байна. Тэрнээс жоохон болгоомжлох хэрэг бас гарч магадгүй. Тэрнээс бусад тал дээр бол маш их юм зүгээр байна. Угаасаа энэ дээр I'm ready гэсэн энэ дээр ч гэсэн бүр яг би яг бэлэн гэж байгаа юм шиг тий. Яг 4-р сар чинь өөрөө хоньны ортны улиралтай яг дүүцдэг хоньны орт чинь угаасаа эхлэлтэй би бэлэн угаасаа ингэж тэгээ бүгдийг хий гэсэн тийм орт болохоор яг тэрнээ ч гэсэн 2 дугаар дугаарынхан маань дүүцээд байна гэж юмээс бол ойлгож байна. Хоёрдугаар дугаарыг сонгосон хүмүүс маань ерөнхий төлөвлөлтөд тавтай морилно. За сая дөрөв хөзрөө хойлж исэн чинь яг 9 одоо юуны арт сэлмний 9 сэлэм ингээ ганцаараа бууж ирсэн байхгүй. Би тэгээд энийг ингээ авсан чинь 7-гийн юу сэлэм ингээ арт нээсэн. Тэгвэл маш сонирхолтой зүйл нь 7-гийн сэлэм нь өөрөө хулхайг илэрхийлдэг, ардуур чинь муулахыг илэрхийлдэг. Ардуур чинь ямар нэгэн зүйл болохыг илэрхийлдэг. Тэгэхээр яг 9-ийн арт 7 байгаа гэхлээр яг нуугдсан байгаа байхгүй юу? Тийм яг нуугдсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр ингээ амар сонирхолтой. Тэгээд тэгэхээр яг
Ярмаа нэгэн зүйл ардуур чинь яваад байна гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр тэр нь болохоор зэрэг яг найзууд чинь ч юм уу ямар нэгэн зүйл ямар ч гэсэн тэр сая түрүүн ажил дээр гарч ирсэн агаарын орттой эмэгтэй байж магадгүй. Тэр ардуур чинь ямар нэгэн зүйл хийж иж бас магадгүй гэж энэс бол буулаа. За тэгээд бас босод үзрүүд нь болохоор зэрэг Justice, Crown of Vessels, Two of Swords, за Nine of Swords, The Defender, доошо харсан The Revealer, Temperance, тэгээд Eight of Coins гэх үзэр байлаа. За тэгэхээр энэ сар болохоор зэрэг яг ерөнхийдөө бол нэлээх юм ажилсан сар бол байна. Гэхдээ бас нэг зүйлийг хэлэхэд яг хууль зүйн асуудал холбогдож магадгүй учраас хуультай холбоотой зүйлээ маш сайн уншаарай. Ялангуяа одоо удирдах албан тушаалны яг ингээд шийдвэр гаргадаг хүмүүс маань хуулиа сайн уншиж иж гэрээ хэлцээрээ сайн зураарай гэж энэс бол буулаа. За тэгээд яг 2 дугаарыг сонгосон хүмүүс маань дахиад энэ дээр 2 Justice ч угаасаа бас яг өөрөө 2, Temperance ч өөрөө баланстай болохоор бас 2-ыг илэрхийлж байгаа. Баахан 2-ууд буусан учраас яг тэнцвэртэй байх хэрэгтэй. Мөн басгүй яг 2 шийдвэрийн дунд гацж магадгүй учраас яг өөрийнхөө сэтгэл зүй зүүн сонгоо сонсох хэрэгтэй байна гэж буулаа. За балансаа барих хэрэгтэй байна. Тийм байна. За тэгээд хэрвээ тэгж чадах юм бол таны одоо сэтгэл зүй чинь нэлээх тайван сайхан бол байхаар байна. Гэхдээ бас нэг зүйл нь болохоор зэрэг эрэгтэй хүнтэй холбоотой тийм хардталт бол бас байх гэдэг учраас тэрийг бас анхаарах хэрэгтэй. Яг ерөөдөө тэгж гарч ирлээ. За эсвэл бас нэг зүйл нь энийг үндэж байгаа эрэгтэй хүмүүс маань хэтэрхий эрэгтэй энержи ихтэх гээд байх магадлал өндөртэй байна. Эмэгтэй хүмүүсийн бас эрэгтэй энержи ихтэх гээд байна гэж бол бууж ин. Тэгэхээр эрэгтэй энерги ихтгээрээ хүн хэтэрхий ууртай, уцаартай болчдөг. Хэтэрхий ууртай, уцаартай тийм болчдөг болохоор яг тэрэн дээр анхаарах хэрэгтэй. За ажлын тал дээр бол муухай зүйл бол алгаа. Тийм яг ерхий байдал дээр бол ингэж болоо. Тийм бас нэг зүйл нь болохоор зэрэг яг зүүд нойр жоохон хулж гад байх магадaltaй шүү гэж энэс бол болж байна. Тэгэхээр зүүд нойр хулж гад байгаа болохоор одоо унтахаас өмнө идэх ч юм уу тиймэрхүү зүйлийг бол угаасаа одоо болох хэрэгтэй байх. Тэгэхээр зүүд нойр ч хулж гад байгаа болохоор тиймэрхүү зүйл дээр анхаараарай гэж ерөөдөр бол бууж ирлээ. За 2 дугаар хүзрийг дуусгуулсан хүмүүсийн маань ерхий энергийг харцгаад хилэн цэвэр загас арслан дахин хилэнц. За ном гэсэн энэ оршууд маань байлаа. За тэр хүмүүс маань 2 дугаар зүгж байгаа зөвлөгөө юу байна вэ? Таурус 9 гэж байгаа. За гадаадтай холбоотой, гадаад хэлтэй холбоотой, их сургуультай холбоотой зөвлөгөө бол өгч юм. За зүүд нойроо ерөөдөө бол сайн манах хэрэгтэй шүү гэж эндээс бол буулаа. Зүүд чинь энэ дээр хэлсэнчлэн жоохон хулж гад байх магадлал өндөртэй байна. Тэр нь бас юутай холбоотой байна вэ гэхлээр яг энд хэлсэнчлэн нөгөө юм дээр хоол гэсэн шүү дээ. Тэгсэн чинь бас яг хоолтой холбоотой байх магадлал өндөртэй байна. Яг юу идж байгаагаас чинь хамаарат зүүд нойр чинь хулжих магадлал өндөртэй байна гэж эндээс бол бууж байна. За тэгээ гадаад явах гээд байх магадлал. Гадаад явах гээд байгаа юм шиг байна. Эдгээр хүмүүс ер нь бол ойрын хугацаанд яг тэр нь болохоор зэрэг одоо 4 сард ер нь эхлээд тавьбал их зүгээр юм шиг байна. Тийм. Тэгж болоо. За энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. За тэгээ 2 дугаарыг уншлага байлаа. Хайр болон ажил ерхий байдлын
уншлагаа бол хийлээ. За тэгээд хувийн уншлага хийхлэхээр бол бид нэр маш их нээлттэй манай Instagram хуудас руу бичээрэй, дараагийн уншлагаараа хамтдаа байцгаая. За тэгээд subscribe дараарай. Баярлалаа. Баяртай. За 3 дугаарыг сонгосон хүмүүс маань уншлагатаа тавтан морилно уу? Хайр дурлалын уншлага хийлээ. Тэгсэн чинь яг ерөөхдөө энэ дугаарыг сонгосон хүмүүс маш их юм өөр энергитэй хүмүүс бол байна. Яг нэг болоо 2 дугаарыг сонгосон хүмүүс ер нь бол ихэнхдээ адилхан байсан. Яг ингэж хэлэхэд ер нь бол нэлээх адилхан байсан. Харин 3 маань ер нь баг бүгдээрээ маш их өөр байна. Яг яагаад гэж хэлж байна вэ гэхээр яг эдгээр хүзрүүд маань яг хоорондоо жижигхэн ганц хоёроо холбогдоод байгаа гэсэн үг. Яг ерөөдөө масс уншлага хийж байхад яг ийм тохиолдол байвал маш их юм өөр энергитэй хүмүүс юм гэж ер нь бол ойлгодог. За 2 дугаарыг сонгосон зарим сингл хүмүүсээ болохоор зэрэг яг яагаад байна вэ гэвэл 2 сонголтны дунд гацаад байна. За тэгээ 2 сонголтны дунд гацахдаа энэ 4-р сард яг буруу хүнийг сонгох гээд байх магадлал өндөртэй байна. За тэгээд 3 дугаарыг сонгосон. Тэгээд бас зарим хүмүүс нь болохоор зэрэг хостой хүмүүс яг яаж ийн вэ гэвэл ямар ч юм тэнцвэр ерөөсөө алга. Тэр эрэгтэй хүн нь хитрхийх ингээд ирэх мэдлэг авцсан байгаа болохоор ерөөсөө тэнцэр байхгүй сул дорой гэж иргэд бол та мэдрээд байна яг өөрийгөө. За зарим хүмүүс нь болохоор зэрэг яг яагаад вэ гэвэл сингл зарим хүмүүс нь яг цоо шин үнэхээр сайхан хайрыг бол мэдэрч чадна. Тэгээд ер нь бол энэ яг хайр нь ер нь бол нэлээд хөөрхөн удаан үргэлжлэхээр тийм хайр бол байна. За хостой хүмүүс болохоор зэрэг яг яах гээд байна гэвэл хайр нь илүү бэхжиж ингэж гүн гүнзгий болно гэж эндээс бол бууж байна. Гэхдээ бас нэг зүйл нь яг юу илэрхийлээд байна гэвэл жохон нэг нөгөөгөө ашиглах гээд байх тийм одоо харилцаанд орох магадaltaй байна. Яг сингл хүмүүс, зарим сингл хүмүүс. Тэгэхээр бүр ингээд маш их юм өөр ингээд уншлага бол эндээс бол харагдаж байна. Яг яагаад гэвэл эдгээр ингээд уншлага одоо эдгээр ингээд хүзрүүд маань ингээд хооронд нь ингээд одоо холбож гисэн яг холбож уншиж гисэн яг тэгж уншигдаж байна одоо. Тэгэхээр маш их юм өөр энергитэй хүмүүс байна. За тэгээд энэ бүх ингээ энергитэй хүмүүсийг яг ганц холбож байгаа хүзэр нь яг өөрөө лайт буюу гэрэл гэж ойлгож болно. Гэхдээ бас лайт буюу хөнгөн. Тэгэхээр гэрэл хөнгөн гэж байгаа учраас аливаа зөвлөлийг хөнгөнөө хүлээж аваарай. Хөнгөн хоол идээрээ, хөнгөн алхаарай. Эсвэл хөнгөн аялал яваарай гэдэг ч юм уу тий. Хөнгөнтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Эсвэл аливаа нэгэн тийм шийдвэр гаргаж авал хөнгөн шийдвэр гаргаарай. Эсвэл ямар нэгэн тийм хайрын харилцаанд орж байгаа бол хөнгөн харилцаанд ороорой гэж эндээс бол ойлгож болно. Тэгээд гэрэл гэж байгаа бол аливаа харилцаа чинь танд гэрэл авчирч магадгүй шүү гэдэг бас ингээд гаргаж ирж байгаа. Тэгэхээр яг энэ хүзэр шигээ та бүхэн бүгдээрээ өөрчгсөн дээрийг ингэж нийлүүлж байгаа нь энэ хүзэр учраас юм. Та сонгосон байгаа. За 3 дугаарыг сонгосон хүмүүс маань ажил төрлийн одоо ажил хэргийн тийм мөнгө санхүүгийн уншлагадаа тавтай морилно.
За өмнө 1-2 дээр болохоор зэрэг яг ер нь бол хөзрүүд ингэж холж байхад маш бага хөзрүүд гарч ирж байсан. Тэр нь ч гэсэн яг баг бүгдээрээ яг ижилхэн энергитэй байсантай холбоотой байх. Тэгсэн чи яг энэ 3 дугаарыг үтсэн чинь нийт ингээд 11 хөзөр гарч ирлээ. Тэгэхээр бүгдээрээ шал ингээд одоо ер нь бол маш их юм өөр байгааг дахиад ингээд илтгэж байгаа хэлбэр нь энэ юм байна. За 3 дугаарыг сонгосон зарим хүмүүс нь болохоор зэрэг яг яах гэдэг нь гэвэл за ажилгүй хүмүүсийг эхлээд яа. За одоогоор ерөөсөө ажил ороогүй байгаа хүмүүс байх юм бол шинэ ажил орох боломж маш их ихтэй байна. Энэ 4 сард ер нь бол маш их юм олон газарт ярьслах өгнө. Гэхдээ ер нь бол та яг энэ 4 сард яг өөрөө нэг тийм ажилд орох хүсэл ер нь бол та алга яг ингээд зүгээр ингээд суухыг илүү тийм үзэхээр байна. Ер нь бол ажилд одоо хараахан ороогүй хүмүүс маань харин зарим хэсэг хүмүүс болохоор зэрэг ажилгүй байгаа зарим хэсэг хүмүүс маань нэлээх юм дайжгүй ажилд орохоор байна гэж эндээс бол харагдаж байна. Яг өөрийнхөө хүссэн хэмжээний цалинтай өөрийнхөө хүссэн тийм цалинд бол одоо хүссэн хэмжээний цалинтай хүссэн ажилд орохоор байна гэж эндээс бол харагдаж байна. Харин зарим ажилтай байгаа хүмүүс маань ажлаа орхиод бол явахаар байна. Яг яагаад гэвэл илүү өөр зүйлийг мэдрэхийг хүссэн болохоор эдгээр хүмүүс маань ажлаа орхиод өөр шинэ ажилд ингээд орохыг хүсгээд бол байна. 8-ын аяг гарч ирсэн, 6-гийн сэлэн гарч ирсэн болохоор ингэж хэллээ. За зарим хэсэг хүмүүс маань ажилтай холбоотойгоор яг шинэ хайр дурлалд ингээд орох гэдэг гэсэн үг. Яг ажил дээрээ хайр дурлалын романс үүсгэж чинь гэж эндээс бол гарч ирлээ. За яг одоогоор бол ажилтай байгаа хүмүүс маань яг яах гэдэг нь гэхлээр ажил нь хэвээ ер нь бол юм. Ажил нь хэвээ явна. Гэхдээ яг гинтийн нэг жоохон өөрчлөлт гарч иж магадгүй. Тийм болохоор яг тэрийг жоохон анхаарч үзэх хэрэгтэй гэж эндээс бол бож. Тэгэхээр яг 3 дугаарыг сонгосон хүмүүс маань маш их юм өөр олон төрлийн байлаа. Гэхдээ бас нэг зүйл нь ингээ хараад эцгээр 6 8 гэд хөдөрт буусан учраас бас яг 6 8 4 сарын 6 4 сарын 8 эсвэл 6 7 хоногийн дараа ч юм. Тийм үзэл бас болж магадгүй юм. За яг ажлын тал дээр бол яг тийм байна. За 3 дугаарыг сонгосон хүмүүс маань яг ерөнхий уншлагыг эхлэе. За ерөнхий уншлагыг эхлэхэд яг 10-ын юу гарч ирсэн. 10-ын юу дахиад гарч ирсэн. За тэгэхээр яг 10 гарч ирж байгаа болохоор light буюу хөнгөнөөр хүлээж ав гэдэг үзэртэй дахиад холбогдчихж байгаа юм. Яагаад гэвэл 10 бол хамгийн сүүлийн төгсгөлийн үзэр байдаг. Тэгээд бас the world үзэр гарч ирсэн. The world чинь бас төгсгөлийн үзэр байдаг. Баггүй юу? Тэгэхээр яг ингээд энэ сарыг жоохон хөнгөнөөр хүлээж аваарай гэж ер нь бол бууж юм. Тэгээд the world үзэр доошоо харж гарч ирсэн яг та ямар нэгэн тийм дуусгах ёстой харилцаа байгаа гэхэд тэрийг ерөөсөө дуусгахгүй байна. Эсвэл дуусгах ёстой ажил байлаа. Эсвэл дуусгах ёстой зүйл байхад тэрийг ерөөсөө дуусгахгүй одоо хүртэл яваад байна. Тэгээд тийм болохоор яг тэр чинь яг 4 сар чинь нөлөөлөө та зарим хэсэг хүмүүс нь яг сэтгэлээр өөртөө унах гэдэг. Тэгээд сэтгэлээр унсан болохоор өөрөөр шархалж байгаа болохоор бусдад хитрхи их маргалдах гад бусдад хитрхи муу мухай үг хэлэхээр бодлогогүй үг хэлэх гээд байна. Тэгээд бас нэг зүйл нь яг сая ажил дээр гарч ирсэнчлэн зарим хэсэг хүмүүс маань ажилласаа гарах гад байна гэж энэс бол бууж юм. Тэгснэ хайр дээр гарч ирсэн дистаар хүзэр дахиад энэ дээр гарч ирсэн. Тэгэхээр яг бас яг нөгөө нэг хайрын амьдрал нь бас ингэ сайхан байхыг илэрхийлээд байна. Тэгээд гэр бүлийн байдал бас сайн байна. Тэгээд энэ хүзэр бас яг ажил дээр гарч ирсэн. Тэгсэн чинь дахиад гарч ирж байна. Тэгэхээр яг томилолтоор явал бас яг явах гэдэг зарим хэсэг хүмүүс маань яг өмнө нь хийсэн зүйлсүүд маань дахиад энэ дээр давтагдаж гарч ирж байна. Яг ажил хэргийн тал дээр зарим хэсэг хүмүүс маань шинэ ажилд орно.
Тэгтээ бас зарим хэсэг хүмүүс буюу ажилтай байгаа хүмүүс маань ажилласаа гарна. Яг ажил хийж байгаа хүмүүс нь зүгээр л юм байна. Тэнгүүд яг ингээд энийг сонсож байгаа хүмүүс маань яг энэ ч одоо яг уншлах юм уу яг юу юм. Угаасаа хүн бол өөртөө яг ингээд яагаад ингээ уншиж чадахгүй байгаа юм бэ гэж ингэж харж иж магадгүй. Гэхдээ яг нэг болон хоёрыг сонсвол та яг учрыг яг ойлгох. Яг 3 дугаар хүзэн маань ерөөдөө бүр маш их юм өөр гарч ирж байна. Эндээс бол тэгж харагдлаа. Тэгэхээр яг ер нь бол маш их юм өөр байна. Гэхдээ яг ерөөд нь ингээ хараад үзэхэд ер нь бол сайн. Эндээс бол булаа. За тэгээд 3 дугаарыг сонгосон хүмүүсийн маань донд байгаа ерөнхий зохиолох энерги яг юу вэ нэ? Үзцгээе. Өхөр. Ном. Хомох. Арслан. Ийм доо ортодлаа. За өгч байгаа зүйл юу вэ? Вау, 6. Ажил. Ажил дээрээ болохоор зэрэг энэ сар тэтэрхий анхаарлаар хандуулах юм шиг байна. Тэр нь ч гэсэн зөв. Ажилдаа анхаарлаа хандуулаад явж байхад бүх зүйл зүгээртэй гэж юм ер нь бол харагдаж байна. Тийм. Эрүүл мэнд бас. Эрүүл мэнд. Тэгэхээр бүхнийг хөнгөнөөр хүлээж ав, хөнгөн хоол хүнс ид гэсэн учраас бас яг эрүүл мэндтэй холбоотой. Тэгэхээр яг ингээд дайет тэгээ яг нөгөө дайет ч одоо яг юу гэдэг вүлээ дээ. Одоо дэглэм гэж ярьдаг шүү дээ. Би дэглэм барьж байгаа гэдэг шиг. Дэглэм барьвал ерөөдөө бас их зүгээр байна. 3 дугаарыг сонгосон хүмүүс маань. Яг тийм байна. Тэгээд бас гэрэл ирж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Оддын гэрэл ирж байгаа. За тэгээд 3 дугаарыг сонгосон хүмүүс маань уншлага энэ үрээ дуусч байна. Тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Хувийн уншлага хийлгэж болно. Хувийн уншлага хийлгэхдээ манай Instagram хуудас руу холбогдоод тэгээд subscribe хийгээрэй, comment бичээрэй. Тэгээд маш их баярлалаа. Баярлалаа.